Оройн төхөр хэмсэгчтэй ам нээвэл зочны ярилцлага эхэлж байна. Энэ удаад бид засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга Бат хоёрыг ураад байна. Студид ирсэнээр баярлалаа. За харин амдраг. Тэгэхээр саяхан дэлхийн усны өдрийг тохиолдуулаад олон улсын байгууллагын зүгээс энэ жилийг мөсөн голуудыг хамгаалах олон улсын жил болгож зарлаад байгаа. Засгийн газар ч гэсэн энэний дагуу бас тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ бас мэдгдсэн. Энэ дээр та хариуцж ажиллаж байгаа хүний хувьд ер нь ямар төлөвлөгөөтэй байна? Тэгэхээр шууд төлөвлөгөө гэхээс илүү бидэнд бас нэг тийм таньж мэдэх цаг хугацаа ирээд байна. Юуг таньж мэдэх вэ гэхээр бид мөнх цас гэдэг монгол хэлэн дээр бүр мөнх гэдэг үгээр тодорхойлоод хэлсэн байсан тэр цас маань мөнх биш болоод тэр байтугай зарим уулууд дээр бүр огт байхгүй болчиход байна. Тэгэхээр энэ процессуудыг яаж явагдаад байна? Учир шалтгаан нь юу байна? Бид юу хийж чадах вэ гэдгийг тодруулж гаргах за таньж мэдхээс илүү судалгаа гэж хэлээд ийм ажил маш чухал болоод. Жишээлбэл Отгон тэнгэр хайрхан монголчуудын маш их шүтдэг, биширдэг хайрхан. Тэгвэл Отгон тэнгэр хайрханыг одоо бид мөнх цастай уул гэж хэлэх үгүй юу? Үнэхээр том асуултын тэмдэг болчиход байна. Мөнх цастай уул гэж хэлэхэд хэцүү болоод байна. Яагаад гэвэл зарим халуухан зуны өдрүүдэд үндсэндээ хүний ус бууралтууд сайдаг бол уулын орой бууралтаараа харалдаг учраас тийм буурал болсон байна. Их богд бол манайхан Баян онгорын гэж мэддэг. Их богд бол энэ зууны ихээр мөнх цастай уул байсан болж таарад байна. Тэгээд газар хөдлөлт болсон. Одоо орой дээр нь Номын нуур, оюун нуурга хоёр сайхан нуур байна гэд гайхаад сайхан яриад идэг. Гэтэл мөнх цас нь хайлаад тухайн юуны хөрсний уулын орой дээр тогтсон нуурууд хөрсний шин чанараас болоод ингээд ийм өрөнгөтэй харагдаж байгаа гэсэн процессууд одоо дараагийн аюул сутай хайрханд орцсон явж байна. Би өнөөдөр Баян Улгийн аймгаас ирлээ. Баян Улгийн аймаг дээр бид мөнх цастай холбоотой судлаачид зарим уулзчидтай уулзахад 10 жилийн өмнө суулгасан 3 метрийн урт төмөр шом байна. Доошоо ерөөсө дээшээ нэг метр 20-тэй цухихаар байдлаар суулгасан байсан бол өнөөдөр 3 метртэй шом маань унтсан байж байна. Гэх мэтээр бид нар нүдэнд харагдаад байдаг мөнх цаснаас гадна нүдэнд үл үзэгдэг бид нар бас л мөнх гэдэг нэрээр хэлдэг мөнх цэвдийн тухай асуудал. Өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр Төрийн ордонд улс хурал дээр би нэг илтгэл тавьсан байгаа. Тэр илтгэл донд мөнх цэвдгийн зургийг цөлжилтийн зурагтай зэрэгцүүлж тавьсан байгаа. Тэн дээр харахад бол маш харамсалтай зураг харагдсан. Тэрний үхээр нөгөө цөлжилтийн зураг маань цэвдгийн хайлттай яг давтсаж байгаа. Тэгэхээр цэвдэг маань өөрөө цөлжилт буюу энэ байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад асар чухал үүрэгтэй л гэдгийг харуулж байгаа. Тийм учраас эхний ээлжинд бид нар боломжит бүх газартаа мөнх цасны хайлтаас бий болж байгаа хайлж байгаа усыг тогтоон барих үйл ажиллагаануудыг хийя. Хамгийн нэгдүгээр. Хоёрдугаарт нь энэ тогтоон барьж байгаа үйл ажиллагаа маань мөнх цасын юм уу өндөр уулын бүс нутагт биш бол тал нутагт бусад нутагт бол нөгөө цэвдгийг хамгаалах үйл ажиллагаа болж хувирья. За дээр нь бидний нөгөө мод тарих гээд байгаа процесс маань нөгөө цэвдгийн хайлтыг багч гисэн сааруулна гэсэн утгатай. Ингээд ерөнхийдөө байгаль орчны чиглэлээр бидний их ярьдаг олон жил ярьсан тэр ажлуудаа эрчимтэй хийж эхлэхгүй бол байгаль хүлээж бидрийг хүлээхгүй нэ гэдэг ийм л байдалтай байна. Тэгэхээр дэлхийн нийт яагаад энэ жилийг мөнх цас мөсөн голуудад онцолж ингэж анхаарсан болоо гэсэн чинь энэ мөнх цас мөсөн голууд чинь дэлхийн энэ цэвэр усын нөөцийн бараг 70%-ийг агуулж идэг юм байна тийм үү? Тэгэхээр энэ уур амьсгалын өөрчлөлт хүний хүчин зүйлээс хамаарат ингэж хурдцтайгаар мөсөн голууд хайлж алга болж байгаа нь эргээд хүн төрөлхтөн цэвэр усны хомсдолд орох тэр цаг хугацаа улам ойртод байна гэдэг ийм аюулын харанга дэлтэж гэж хараад байна. Та юу гэж энэ дэрэг гэж харах вэ? Энэ асуулт биш дүгнэлт болчлоо. Үнэхээр яг таны зөв. Зүгээр дэлхий дээр хамгийн өргөн тархсан бодис ус. Дэлхийн бөмбөрцгийг харах юм бол бид нар хөх зэнхэр гариг зэнхэр дэлхий гэж ярьдаг. Үнэхээр их ус. Гэвч харамсалтай нь энэ дэлхий дээр байж байгаа нийт усны ердөө 2.5% нь ууж болох цэнгэг ус. Бусд нь тэнгис талын давстай ус гэсэн. Нийт дэлхий дээр байж байгаа усны 2.5%-ийн тал нь мөс хэлбэртэй байж. Нөгөө тэр одоо 1% хавцал ердөө ганцхан хувь байж гэсэн. За тэгэхээр тэр ганцхан хувь гэж байгаа нь Гималайн нурууны өндөрлөгт байгаа мөнх цасууд. За тэгээд айлфын нурууч гэдэг юм уу ийм мөнх цасуудаас их авдаг олон голууд байна л гэж байна. Монгол улсад бол эсвэл зүгээр яг эртний нүүдэлчдийн нутаг дэвсгэрээр наваад үзэх юм бол Алтай нуруу бүхлээр мөнх цастай ноён ориглуудтай. Гэхдээ мөнх цасных нь эзлэх хэмжээ нь Гималайн нурууч гэдэг юм уу дэлхийн томоохон мөнх цасуудтай харьцуулбал маш бага. Гэтэл
жишээл 1950-60-аад оны үеэс эхлээд Монгол улсад усныхаа нөөцийг тоон илэрхийлж эхэлсэн байдаг. Тэгээд тэр тоогоор бол бид нар нэг 608 км куб устай. Энэ ус нь мөнх цасны тэд, нуурны тэд, голны тэд, газрын дор ус тэд гэж ярьдаг байсан. Энэ тоо маань харамсалтай нь 2022 оны 11 сард одоо тухайн үеийн Байгаль орчны сайдын мэдээллийн хүрээнд өөрчлөгдөлтөө 565 км куб болж 40 км кубээр багассан. Энэний багассан үндсэн шалтгаан бол ерөөсөө мөнх цас. Мөнх цас одоо дөнгөж 20 км куб үлдсэн буюу сүүлийн 80 жилд нийт мөнх цас маань 50% багассан байна. За саяын тэр 40 км куб гэдэг ус хэр зэрэг их ус юм бэ гэд манай хүмүүст одоо юу ч хэлэхдэггүй байгаа. Тэгвэл Монгол улсын газрын доорх усны нөөц 10.8 км куб. Өөрөөр хэлбэл бид газар доорх усны нөөцөөс 4 дахин их усыг алдсан байна л гэсэн үг. Тэгэхээр энэ болгоны арталт нь ерөөсөө одоо байгалийн тэнцвэрт байдлыг хангахад мөсөн гол мөстөл гэдээ бид нар энэ 3 үгээр хэлээд байгаа. Англи хэл дээр glacier гэдэг ганц үгээр хэлээд байгаа. Энэ маань ерөөсөө хамгийн чухал үр гүйцэтгэх юм байна гэдгийг хүн төрөлхтөн таньж мэдэж эхэлж байгаа учраас улс орнуудын анхаарлыг хандуулахын тулд энэ 25 оныг мөнх цас мөсөн голын glacier preservation гэдэг үг маань хамгаалж, хадгалж авч үлдэх гэсэн утгатай тэгэл ийм л асуудал болно. Тэгвэл Монгол улсын хувьд энийг одоо яаж хадгалж авч үлдэх вэ гэдэг тодорхой тэр технологи хэрэгтэй юу? Ямар одоо зардал одоо арга хэмжээ авах шаардлагатай? Хамгийн энгийн бөгөөд бараг магадгүй харамсалтай сорын ганцаархан нөгөө олон жил ярьсан усны нөөцийн өрөмтөл. За жишээлх юм бол Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын шижигтийн хавцалд нэг усан сан барина гэдээ олон жил ярьлаа. За цахилгаан антер гэдэг. Тэрнээсээ илүү чухал юм 2700 орчим метрийн өндөрт тэр усыг тогтоон барьснараа нөгөө ус маань байгалийнхаа жамаар ууршина. Тэр ууршиж байгаа ус нь цамгарав хайрхны мөнх цасыг тижээл болно гэсэн үг. Тоо баримт байгаа тоон сархад сутай хайрхны нэг мөнх цас нь ойролцоогоор 12 км квадрат нутаг дэвсгэр дээр байдаг байсан бол одоо 6 км квадрат болсон. Тэгэхээр энгийн нүдэнд харагдах хэмжээний хайлж ийн гэдэг бол энэ өөрөө аимшиг. Тэгэхээр тэр хайлж байгаа усыг л тогтоон барих. Тэгэхээр Эрдэнэ бүрэн дээр бид нар тэр Эрдэнэ бүргийн усан санг байгуулснараа ямар ч үсэн ховдголоо хамгаалж байгаа ихний алхам болж. Тэгээд хэрвээ цаашаа болдог бол тэр ам болгон жижигхэн нэртэй нэргүй маш олон гол горхнууд байгаа уулын сайхан боргонууд байж байгаа. Тэр болгон дээр нь жижиг том бүх төрлийн усан сангуудыг үүсгээд явах юм бол тэр усан сан маань нэгдүгürt ууршин нөгөө цас болж орно, бороо болж орно, эргээд нөгөө мөнх цаснаа тижээл болно. Хоёрдугаарт нь доор байгаа нөгөө цэвдгийнхаа хамгаалалт болж хуурна. За хэрвээ тэнд нь боломж байгаад хэрвээ нөгөө шинжилгээгээр боломжтой гэж гарч ирэх юм бол мод тарих ойжуулах, өөр юу гэдэг юм хүний гараар бий болгож болох бүх үйл ажиллагаануудыг хийх юм. Тэгэхээр усан сангуудыг л ерөнхийд нь одоо шинээр бий болгох шаардлага байна гэж. Тэгэхээр усан сан байгуулж ашиг олно тэгнэ гэхээс илүү ерөөсөө хайлж байгаа усыг тогтоон барь гэж. Түрүүн би нэг отхон тэнгэр хайрхны тухай ярьсан. Отхон тэнгэр хайрхны хайлж байгаа цасыг бид нар тогтоон барих боломжтой болцсон. Тэр нь нөгөө тайшрын усан цахилгаан станц буюу гигэн нуур. Өөрөөр хэлбэл гигэн нуур маань нөгөө отхон тэнгэрийн уртлаасаа хайлж байгаа отхны тэндээс гарч байгаа голууд нийлээ завхан гол болж байгаа. Завхан гол дээр бариад авцсан гэсэн үг. Тэгэхээр гигэн нуур байгаа цагт завхан гол маань байна л гэсэн үг. Тэгэхээр одоо маш яаралтай тэр Эрдэнэ бүрэн дээр усан сангаа бариад авах юм бол усан сан байгаа цагт тэр Эрдэнэ бүрэнгийн нуур байгаа цагт ховд гол маань явах нэ гэж. Би тэгэхээр нэг зүйлийг бас танд гэдэг юм үзэгчдэд ойлгомжтой болгоуднаас хэлээ. Мөнх цас хайллаа. Энэ мөнх цасны усыг бүгдээрингийн цоримтлуулаад, цуглуулад явж байгаа ховд бол маань хар ус нуурын үндсэн тижээл. Гэтэл хар ус нуур маань ердөө 3 метрийн гүнтэй маш хэмжээг нуур. Хэрвээ ховдгол тасалдаад эхлэх юм бол хар ус нуур аюулд болно. Хар ус нуур аюулд орно гэдэг маань чон нарийнхын голоор дамжаад хар нуур. Тэгээд хар нуураар дамжаад тэгийн гол, хоолон гол гэж голууд байгаа. Энэ дэр дамжаад дөргөн нуур. За ингээд айраг нуур, хяргас нуур. За яг хөө хяргас нуур тэр төрөний завхан гол ирж байгаа учраас бас нэг учиртай. Гэт ингээд бодох юм бол бидний гайхамшигтай гэж ярьдаг газрын зураг дээр хамгийн түрүүнд ярьдаг их нууруудын хотгор маань экологийн суурилд орно. Тэгэхээр энэ экологийн одоо системийг хамгаалахын тулд 333 суманд бүгдэнд нь усан сан тийм хөндлүүлэх тийм боломж байгаа мó? Байгаль эколог одоо тогтцсон үед ч гэсэн тийм боломж байна уу? Ялангуяа Алтай нуурын дор л байгаа. За мэдээж юу гэдэг хөвсгөлийн хойд хэсэг, болгоны хойд хэсэг дээр юу нуур байгуулах байтугай байгаа нууруудад дийлэхгүй газар байгаа. За тэд нар байна багс. Говьд жишээлбэл тийм боломж байна уу гэж байна.
Ямар боломж байна вэ гэхээр нэгдүгээр сая 50 жил ороогүй бороо говьд орлоо. Жилд ордог борооноос нь илүү бороо нэг өдрийн дотор орсон. За энэний дараа юу болсон бэ гэхээр говийн хонхор болгон нуур болоод үүссэн. Тэгэхээр бид тэр их нуур болоод үүссэн усыг тогтоон барьж чадсангүй. Гэтэл говийн өөрийнх нь хөрсийг аваад үзэхээр өмнө хөрснийхэн доотлолт нь ус үл нэвтрэх давхарга байж байна. Тэр давхарга нь нөгөө доошоо оруулахгүй бариад байна гэсэн үг. Тэгвэл тэр давхаргыг жижигхэн одоо юу гэдэг энгийн үгээр хэлбэл цоолоод нөгөө тэр гадар дээр байж байгаа усыг ууршиж алдахын оронд газар доорх усаанд тэжээл болгоод ингээд энийг бид нар газар доор усан сан байгуулах гэж нэрлэдэг байгаа. Энэ арга жишээлбэл байж байгаа жишээтэй. За дээр нь одоо ялангуяа манай говийнхан бол дандаа гол гэж нэрлэлсэн хуурай сайр байдаг. Тэгвэл тэр хуурай сайрын зүгээр чулуугаар нь биш дээдлэлт нь одоо юу гэдэг элс ч юм уу хөвд ч юм уу юу гэдэг ийм юмар дүүргээд бороо дээрээс орж ирлээ ус орж ирлээ гэж бодоход тэндээ байжгаад ууршихгүйгээр алсуурхан шиг нөгөө сайрынхаа доод газрыг тижээгээд явах. Энийг бид нар ерөөсө хөв цөөрөм гэдэг үгний артал тэр 333 нуур гэдгийн арталд хүн болгоны бодоо зүгээр л нэг ийм нэг дөрвөлжин гурвалжин нуур үсгчиг гэдэг үгнээс илүү зүгээр л маш энгийнээр усны нөөцийн хуримтлал гэдэг үгийг л бид тэр нуур гэдэг үгээр төсөөлөв. Тэр хөв цөөрөм нуур усан сан ч гэдэг нь аль одоо хэллэгээр нь чамаагүй ер нь тийм усны нөөцийг одоо бүрдүүлэхийн тулд тодорхой тийм технологи хэрэгтэй. Зүгээр л хонхор газар ус тогтоогоол тэрийг ингээд магадгүй ууршаа ч юм уу шингээд алга болчихгүйгээр тодорхой тогтоон барих тийм технологи хэрэгтэй гэж харагдана. Энэ бол өөрөө шинжилгээ ухаан гидротехникийн шинжилгээ ухаан буюу усны барилга бавламжийн шинжилгээ ухаан. Энэ дээр зүгээр нэг одоо юу гэдэг яг таны сая асуултыг дуртай хүн нь очиод бариад ингэчих юм бол алдаа гарна, үерлэн, эсвэл доошоо алд нарыг цуглуулсан усаа доошоо алдна, эсвэл дээшээ. Тэгэхээр тухайн орных нь нөхцөл байдалд нь хамааруулж хагаад харж хагаад хэр зэрэг гүнтэй байх уу яах уу гэдгийг шийдэх юм. Жишээлбэл хаврын үйлдвэрлэл төр хөв цөөрөм нуур одоо яг сайн дэнийл дээр аль юу ч гэж нэрлсэн тэр ус хоримтлуулахыг хүсэж байгаа бол нэг том их усүрнд хаврын шар усны үер байдаг. Тэр усыг хоримтлуулан барьж авах нь нэг талдаа усаа хоримтлуулад авчихын нөгөө талдаа шар усны үерийн үеэр аюул болдгийг хамгаалж байна гэсэн. Тэгэхээр одоо бидний энэ усны нөөцийн хоримтлал гэж яриад байгаа нь нэг талдаа үерээс хамгаалах арга хэмжээ. Нөгөө талдаа нэгэнт ус хоримтлуулад авсан учраас гам болох юм бол хуурайшил болох юм бол тэр гам болж байгаа асуудлыг шийдээд авнаа л гэдэг ийм асуудал. Та түр хэллээ шүү дээ. Шар усны үерээс хамгаалахын тулд тэр урсаад алга болж байгаа тэр их усыг одоо хуримтлуулах ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж штэ. Улаанбаатар хотод ч гэсэн одоо ингээл энэ хошоо цуслангийн амууд байна ингээл битүү ингээд цастай байж байгаа л гинт ингээд шар усны үер ягаал ингээд урсаад алга болдог. Энгэр хорволж ч гэсэн. Тэгэхээр энд ч гэсэн тодорхой хэмжээгээр тэр шар усны үер болохоос сэргийлсэн одоо тийм усан сангууд ч гэдэм үү юу бий болох шаардлага байна. Улаанбаатар хотод тэгэхэд миний сонсноор сүүлийн 2-3 жилд нэг 2-3 усан сан одоо шинээр барьчаад байгаа гэж сонссон тийм үү? Байлгүй яг. Ерөөсөө л яг таны хэлдгээр бид нар одоо үер ган гэж сүултээ бол одоо бүр холбоо үг шиг хэрэгэлдэг болсон. Яагаад вэ гэхээр бас 10 жилийн өмнө баг 5-2 ярьж ял удаа туулгал тасалдчихсан тухайн асуудлууд байгаа. Туулгал яагаад тасалдаад эхэлсэн бэ гэхээр нэгдүгээр газрын дор усыг бид хидэх одоо энгийн үгээр хэлчихье хогс орж исэн. Нөгөө талдаа хаврын их урсац гэж байдаг ус туулгал. Тэр нь сая нэг бүх таны ярьсан шар усны үерүүд чинь бүгдээр ирээд туулгалынхоо тижээл болоод урсах хэрэгтэй. Гэтэл хот байгуулах явцдаа бид нар тэрийг нь хаацсан. Хааснасаа болоод юунд ортог болцсон. Нөгөө үерийн аюулд ортог болцсон. Тэгвэл тэр урж байгаа усыг нь яаж хаашаа зайлуулах гэдэг үг бас их буруу. Хаашаа удирдах чиглүүлж хаана очиод туул руугаа орох уу, байгальтай усын орох уу гэдэг л чухал. Тийм учраас нөгөө түрүүний миний яриад байгаа усны нөөцийн хуримтлал гэдэг нь одоо үерийн аман дээр ингээд хаагаад барьчдаг тийм үү? Сувг шуудаг нь хаагаад ингээд барилга барьчдаг. Энэ бүхэн чинь туулгалд бас нөлөөлөхөр байхгүй. Ерөөсөө л бид нар энэ гол ус гэдэг юмыг бид нар одоо энэ хүний судас гэж бодож байна. Энэ чигчийн урам дээр би нэг хүчтэй эсэгчих юм бол энэ ганцхан чигчийн урууш миний хөлийн чигчийн урамд ч нөлөөлнө шүү дээ. Яг тэрнтэй адилхан энд байж байгаа юм тэнд ямар хамаатай ингэж ярьдгийг л одоо бүгдээрээ болгоно. Тэр сэлбий ихэн дээр яагаад тэнд жорлон бариулахгүй, яагаад нэг хүн сайхан байшин барих гэж байгаад энэ усныхан энэ байшин бариулахгүй байна гэж яриад байдаг юм шиг. Хаалч нэг очиод нэг шүнжин хэрүүлээгээд баг манж хонох шахсан. Одоо тэгэл авч шийдвэл хэлцэнтэй юм болж байна. Тэр болгоно тэр хүмүүс бодохдоо тэр хинч гэдэг дондог дулмаагийн байшин гэж бодоод. Гэтэл
туул голын маань хувь тавилан буюу сая 500 мянга. За жоохон өргөнөөр бодох юм бол байгаль нуурын асуудал. Яг энэ үүнтэй адилхан мөнгө цасны асуудлаар тэр Алтай нуруунд байж байгаа мөнгө цасны хайлалд надад ямар хамаатай ингэж дорндын матад суманд хэлж байгаа хүн гэлж магадгүй. Гэтэл Алтай нуруунд дээгүр явж байгаа үйлний нүүдэл тэр чигслийн асуудал чинь тэр дорндын тал нутагт шууд очиод нөлөөлнө. Яагаад монголчууд бид нар одоо Алтай хянганы завсараар гэл ингээд нөгөө дуулдаг байсан. Эсвэл их нацагт орчмын хинтийн хангай саяны гэж ингээ хоорондоо тэр хол улсуудыг яагаад холбож хилээд байсан гэдэг зүгээр л бидний нутаг гэж хэлэхээс гадна энэ маань өөрөө байгалийн асар том юу юм аа бүхэл бүтэн цогц систем юм байна. Энэ системийг бүхлээр нь харах юм байна гэдэг нь л их чухал байна. Наацхан одоо ингээд сэлб гол туул голын тэр үерээс хамгаалахын тулд одоо усан сан 70 бий болгож барьсан гэж штэ. Тэрэнд нэг жишээлбэл нэг усан санг одоо барихад дор хаяж нэг 2-3 тэрбум төгрөг шаардагдах байх гэсэн юм тооцоо би сонсч ирсэн юм. Яг нь жижигхнэр бол бид нар бол одоо жижигхэн дээр нь тооцоолж яаг $150 орчим мянган доллар буюу Азийн хөгжлийн банктай бид тэгж яриад байгаа. 150 мянган орчим доллар буюу 400-аас 500 сая төгрөг. За мэдээж бүр жижигхнэр жишээл одоо амар уйсгалан дарга маань 6.5 тэрбум төгрөгийг 4 аймаг дээр зарцуулъя гэд бид нар тэн дээр 3.5-аар нь томхнуудыг саяг шиг нэг 2-3-ыг барьж явах шиг байна. Тэгээд нэг сум болгон дээр жижигхэн нэг 100 орчим сая төгрөгөөр бас жижигхэн хөрхөн зүйлүүдийг барья гэд ингээд төлөвлөөд за тендер мендер гэд ингээд явж байгаа шиг байна. Энэ одоо мөнгөнд чинь одоо жишээлбэл яг юуны одоо зардал вэ? Жишээлбэл тэр усан санг бий болохын тулд хөрсөнд нэвчихгүй байх тийм нэг хар гялгар ууцайгийн энэ бүрэлд орно. Тухайн газар нутгаас хамаарна. Зарим тохиолдолд магадгүй доош орох нь хэрэгтэй бол энийг хийхгүй байж болно. Доош орох хэрэггүй. Бид нар арай гэж цуглуус уусааг бол тэр пленк тавихаас авахлаа. За хамгийн гол зардал бол бид нар бомбд далан гэж яриад байдаг тэр зүйл маань. Өөрөөр хэлбэл нөгөө усаа тогтоон барих зүйл маань гэсэн. Одоо жишээл нэг цамтлна гэсэн үг. Тэр маань зүгээр хүмүүсийн боддог шиг одоо жишээлбэл бид нар ардын хөв гэж нэрлэдэг. Манай хүүхд багтаж бид нар хийдэг ус нөгөө чулуу хаваалж тавиад усаа нэг юм цүнхэл үсгээд сэлдэг байсан. За тэр бол ардын хөв шиг арга. Тэгвэл тэрэн шиг ийм тогтоон барих бомбд барина гэсэн. Гэхдээ тэр маань хэр зэрэг их ус орсож орж ирэх үү хамгийн их үертэй үедээ ямар болох уу гэдэг тэрийг тооцоолсны үндсэн дээр энэ бол маш нарийн математик тооцоол байдаг. Газрын гүнд хэдийг суулгах уу, хэдэн метр суулгах уу, дээшээ хэд байх уу гэдгээ тооцно гэсэн үг. Газрын гүнд суулгах нь болохоор тухайн хөрсний шин чанараас шалтгаална. Жишээлбэл дан илсэн дунд цемент суулгаад эсдэг амт нүчин шүү дээ. Жишээлбэл гэх мэт. Тэгэхээр ерөөсөө тэр хөрсний шин чанараас нь шалтгаалаад хэр зэрэг том усан сан байгуулах уу гэдгээ шалтгаалаад энэ бүх зардлыг хэлж байгаа. За тэгээд зүгээр нэг зарим хүмүүсийн боддог шиг юм хаалт шиг юм хийгээс одоо сая миний ярьдаг бомб. Ингээл ус тогтчихно. Гэтэл эн чинь өөрөө үер болох үед нь гарч явах хэрэгтэй. Тэрийг бид нар ус гаргах байгууламж гэдэг юм. Жишээлбэл сая бомбтой барьлаа. Ингээд сайхан бомб барьлаа. Тэрнийхээ дундуур 2 ч юм уу 3 ч юм уу юу суулгалаа, хоолоо суулгалаа. Тэр хоолоогоор ус авна гэж тооцоод тэр нь хаалттай. За дээдлэлт нь нөгөө тодорхой хэмжээнд 7 м ч гэдэг юм. За би зохиочод энэс дээш гарах юм бол урсаад гарч ийн гэдэг. Таашрын усан цахилгааснаас гэж бид нар яриа сурцсан гэгэн нуур дээр анзаарч байсан бахна. Хэдэн жилийн өмнө бүх ус нь дээгүүр нь давж урсаж ирсэн. Тэр чинь ерөөсөө яг аюул болох юм бол урснаа гэдээ ингээд гаргаж ирсэн л гэсэн. Сүүлд бас нэг сонирхолтой юм сонссон. 2023 оны 8 сард 7 сард Монгол улсад тэр дундаа сэлб хол дээр болсон үерийн улмаас байгаль нуурын усны түвшин 15 см-аар нэмэгдсэн. Байгаль нуурын усны түвшин 15 см-аар нэмэгдсэн учраас Эрхүү хотод байдаг Эрхүүгийн усан цахилгаан станц аварын байдал зарлаж тэр усыг багасгаж ирсэн. Манай одоо энэ сэлб голын үерээс болоод байгаль нуурын одоо усны түвшин 15 см. Яг одоо таныг ингээсэй гэж бодож ерөөсөө энд болсон энд нэг жижигхэн өргөс ороод эндээс хэрвээ хор орчвол хүний бихвээр явдаг да. Тэрнтэй адилхан энэ муу жижигхэн гэж бодоо тоохгүй гас сэлб маань ийм л үүрэгтэй гэсэн. Сэлб гол маань одоо туул гол руу цутгаад, туул гол маань орхон гол руу цутгаад, орхон гол маань сэлэнг рүү цутгаад. За сэлэнг маань байгаль. Ингээ хүмүүс бодохдоо бол жишээлбэл сэлб гол туулд нөлөөлж ятлаа хаач юм. Тэ туул орхонд гэдэг ингээ өөр гол гэсэн ойлголттой бүгдээрээ бодоод яваад. Гэтэл ерөөсөө тэр үер гэдэг юм чинь 2024 онд хэрлэн гол маань 100 жилд нэг удаа тохиох үерийн их урсацтай байлаа. Хэрлэн гол бол ойролцоогоо 20 м3 секундын
өнгөрсөн 24 онд юм ба шүү дээ. 24 онд 20 м куб секундын урстай гол баггүй. 1 секундын дотор 20 м куб усал 20 тонн усал урсдаг гэсэн үг хэрлэн голоор. Гэтэл энэ тоо 500 болж харагдсан. Оо за. Тэгэхээр тэр үерэг гэдэг үгний ардтай 20-502-ын хооронд 480 тэр том тоо чинь сэлб бол жишээлбэл юу гэдэг нэг юм уу 2 м куб секундээр урсдаг байсан бол үерл хүээрээ 5-6 болоод ингээд 4-5 дахин нэмэгдээд явчихар чинь тэр их ус чинь нөгөө цуглаж байгаа газараа очихороо юу үсгэн гэсэн үг. Тэгэхээр байгаль нуур дээр. За яг энэ үнэтэй адилханаар 24 онд Оросууд маань дахиад бидэнтэй яриад за 6 сарын 18-наас эхлээд ийм бороонууд орлоо. Сэлб дээр ийм анзаарагдлаа. Туул дээр ийм анзаарагдлаа. Орхон дээр ийм анзаарагдлаа шүү гэж хэлсний дараа 7 сарын 16 шиг санаж байна. 14 байна. Өдөр усан цахилгаан станцын усны төвшинг багасгасан. Оросууд маань. Тэгээд нөгөө Монголоос сэлэнгээр тэр усыг одоо хүлээж авах. За энэ болгоны арталтанд бид нар ингээд усныхаа нөөцийн асуудлыг урдаа тавиад ирэнгүүт нөгөө эгийн голын асуудал маань эцсийн дүндээ юун тэр нөгөө юу лээ хоёр улсын асуудал гэхээс илүү байгаль нуурыг хамгаалах үндсэн арга хэмжээнүүдээ маань нэг болоод явчихж байгаа учраас Оросууд маань өөр байдалтай болж эхэлж байна гэсэн. Одоо ингээд эгийн голын усан цахилгаан станцыг барих асуудлыг сүүлийн бараг 50-60 жил ярьлаа шүү дээ. Тэгээ одоо энэ асуудал урагшлалаа гэж байгаа боловч бас л дахиад хамтарсан судалгааны ажил байгуулна гэдэг байгаа. Энэ ч одоо та хэд маань болохоор энэ юг нэг тийм усан цахилгаан станц гэдэг юм уу усны барилга боломжийн ажлыг барилгатай адилхан бодоод ах шиг байна. За. Юу яах хурц ухаад эхлэх. Тэр ухаж эхлэх бол яг үнийг хэлэхэд хамгийн энгийн хэсэг. Тэрнээс өмнө тэр ухаж эхлэегүй багт асар их ажил хийх хэрэгтэй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд ер нь тодорхой хэмжээгээр техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулад хоёр тал ерөнхийдөө хангалттай судалгаа хийсэн гэж байна. Үнэхээр тийм байгаа. Одоо нэмэгдэл судалгаа хийх хэрэгтэй үгүй гэдэг шатандаа явж байна. Гэхдээ би нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Тэр нь урд нь хийжин судалгаанууд яг саяын таны асуусан агуулгаар цахилгаан станц дээрээ цахилгаан дээрээ гол төвлөрөөд байсан. Эгийн гол дээр усан санг барьсан тохиолдолд эг гол руу ордог үүрийн гол гэж байгаа үүр гол гэж. Энэ гол маань жижигхэн гол мөртлөө Монгол улсын хэмжээнд одоо тогтоогдсноор хамгийн их үерэлдэг гол. Маш жижигхэн гол шиг мөртлөө үерлэхээр асар том болдог. Тэгвэл тэр үерлж байгаа юмын эг гол дээр тогтоол сэлэн мөрөн рүү орохоос өмнө тогтоогоод авъя. Тэр тогтоосон усаараа сэлэн мөрнийхөө урсацыг байнгын тогтмол болгоод цаашлаад байгаль нуурыг хамгаалъя л гэж байгаа. Яг энүүнтэй адилханаар эгийн гол дээр урсацын тохиргоо хийх нь байгаль нуурын хувь заяанд эргээр нөлөөлөх юм байна гэдэг энэ асуудлыг гаргаж ирээд тавьсан учраас 24 оны 9 сарын 2-ны өдөр хоёр улсын ерөнхийлөгч нар Путиний айлчлалын үеэр манай хоёр экологийн сайд, байгууллагын орчин уур амьсгалын сайд, одон туяа сайд, хоёр Козлов сайд, одон туяа сайд, хоёр байгаль нуур сэлэн мөрнийг хамтран хамгаалах гэдэг энэ санамж бичиг зурсан хамгийн гол түлхүүр юм байна. Тэгээд одоо жил болгон тодорхой хэмжээгээр Монголд үер боллоо гэхэд одоо Монголын голууд үерлээ гэхэд байгаль нуурын одоо төвшин ингээд дээшлээд доошлоо. Эсвэл тэр одоо Оросын тэр байгаль нуурын ирэг дээрх усан цахилгаан станцууд ч гэсэн одоо яаж гормоо тохируулах уу гэдэг сандрах шаардлага байхгүй болно л гэсэн. Тэгээд зарим улсуудаас төрүүлээд Монгол улс байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай болсон. Тэр уур амьсгалын өөрчлөлтөөс болоод ялангуяа усан дээр үер ган гэдэг хоёр аюулын дунд орчих гээд. Нэг бол үерэлж давхиж ирээд нэг усны түвшинг нэмэгдүүлээд балж яж гээд байна. Нэг бол ган болоод ирэх ус ирэхгүй болчих гээд. Олон улсын одоо дэлхийн дахны одоо уур амьсгалын өөрчлөлтийн байдалтай харьцуулахад Монгол улсад одоо 2 градусаар илүү дулаараад байна. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт илүү эрчимтэй хурдан явагдаад байна гэсэн ийм мэдээлэл. Яг энэ мэдээллийн эсрэг хийх ажил нь ерөөсөө л нөгөө одоо энгийн үгээр хөв цөөрөмгээд байгаа. Жоохон албаны үгээр 333 нуур гэж нэрлэлчээд байгаа. Та бүхэн ярианы сэдвэр бол төрөл бүрийн усан сангуудыг байгуулах. Тэр усан сан нь нөгөө саяын миний ярьдаг олон жилийн дундаж урсгалцыг тогтмол явуулах. Тэгээд үер орж ирвэл сайхан үерийн усыг нь хөрөнгөлүүлээд авчна. Юу гам болвол доошо тасалдуулахгүй тулд явна. Одоо бид нар бол яг үннийг хэлгээ сүүлийн одоо би бол устай нэг холбогдоод нэг 20 жил болж байна. Энэ хооронд бид нар хизээж тасалдна гэдэг яриа огт байдгүйсэн хэрлэн гол маань 2017 онд тасалдсан. 2010-ад оны орчимд 2-3 жил дараалж
туулгол маань тасалдсан. Гэтэл сүүлийн 2-3 жилд одоо нөгөө саяхан 17 он тасалж исэн гэж исэн хэрлэн гол маань энэ жил 100 жилд нэг удаа тохиох их ерийн урсац буюу одоо усны мэргэжлийн хэлээр нэг хувийн хангамжтай урстай байж байгаа жишээтэй. Туулгол үерлээд ямар юм болов? Азар хүний аим насанд хүрсэнгүү. Гэтэл жижигхэн нэг жалга ус бууж ирээд 23 оны 8 сарын 4 хүний аим насыг аваа явуулчлаа. Энэ жил мөн л үертэй байл. Дээр нь бидний өөрсдийн үйл ажиллагаанаас шалтгаалаад хизээч үерэлдэггүй, тасардаггүй байсан сэлб гол маань үерэлдэг, тасардаг болоод эхэллээ. Энэ дээр хэрвээ та зөвшөөрвөл би нэг юм чи сэлб голыг би их яриад байгаа шалтгаан нь сэлб гол өөрөө байгалийн их овөрмөц тогтцтой гол байсан шүү. Ягаад вэ гэхээр бид нар 2005-6 оны үеэс эхлээд 7 будлаас дээшээ байж байгаа сэлб голын орчмыг намгийг нь хатааж эхэлсэн. Хатаага дээр нь баахан байшин барьсан. За тэр намаг ямар учиртай байсмөр сэлб ягаад үерэлдэггүй бас хатаж хэрэгдэггүй, тасардаггүй байсан бэхээр тэр юу маань хамгаалтын үүрэг гүйцэтгэж. Усан сангийн яг тэрлээ орох гэсэн та бүр шууд яг усан сангийн үүрэг гүйцэтгэдэг хэрэгтэй үед нь намгийн ус нь ихсээд нөгөө бороо ороод байвал баг байвал намаг нь багасаад голын ус нь өөрчлөгддөг байсан учраас сэлбэ дагуул сэрүүхэн за тэгээ нөгөө уляастай гол гэдэг ингээ манай адар сургуулийн тулд ус утхан тэр гэтэл бид нар байшин сав юу гэдэг тэр чухал бушуухан нэг юм хатгаад авъя гэдэг нэг тийм нэг тэр үзэл бодол маань өнөөдөр тэр 200-300 метрийн голын хоёр талд байсан 200-300 метрийн өргөнтэй нөгөө намгуудыг бүгдээрээ устгаа хийж. Одоо манай энэ урт цагааны энэгээр явж байгаа одоо баруун сэлб голч одоо байхгүй ширгээд оронд нь одоо ингээд барилга жилт бий болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ одоо дахиад сэргийх магадлал байгаа юу? Магадгүй хөрсөн доороо урсж явах юу гэсэн эргэлзээ байна л. Гэхдээ яг одоо хөрсөн доороо мэдээж юу гэдэг энгийн ойлголтоор бол урсаж байгаа. Гэхдээ тэр хөрсөнд орох урсац гэдэг үг маань бол бидний одоо шиг хорчонтол урсна гэсэн үг багт биш тийм. Нэг чулуулгын дунд учраас шал өөр шинж чанар. Гэхдээ хэрвээ та бүхэн маань анзаарсан бол 24 онд бүтэн онжингол юу яалаа? Нэг байгууллагатай шүүхтэлцлээ. Тэр ямар учиртай вэ гэхээр хуучин худалдаа хөгжлийн банкны барилга байсны 6 давхар байшин байсныг бид нар бүгдээ танд. Тэрийг нураагаад оронд нь барилга барих гэж байгаа газар маань хөрсний усыг шавхан зайлуулж эхэлсэн. Яг тэр ус байж хахад би одоо яг л энэ хавийн урт цагаан 40-50 мянгат нэгдүгээр сургуулийн орчмыг өссөн хүүхэд хизээж улсын их дэлгүүрийн орчимд ямар ч бороо орсон гэсэн өвдгөр татсан ус гардаггүй байсан. Гэтэл 24 оны 7 сард тийм болсон. Бидний анхны таамаг бол ерөөсөө саяын тэр худалдаа хөгжлийн банкны барилгын үйл ажиллагаа. За одоо тайлбарлал. Нэг борооны ус зайлуулах шугам байдаг. Гэтэл энэ шугамын 50 орчим хувийг нь за 30-40 орчим хувийг нь тэр юу барилгын зайлуулж байгаа ус тэр чигээрээ дүүргэж. Тэгэхээр энэ хавар тэр чигтээ барилгажилт явагдаад хөрсний усын ингээл 2-3 м хөрсний усыг шавхаад л ингээл зунжихаа шавхаж шít. Яг тэр одоо ч гэсэн шинээр бариад байна. Тэр процесс нь нөгөө юуны усыг борооны усыг зайлуулах шугамыг дүүргэж. Тэгэхээр чин дүүрсэн юм чин усанд явж өгөхгүй нөгөө үер болохгүй яа. Тэгээ газрын дух усны түвшин нэмэгдэхээр энэ тохиолдолд уул нь хэрвээ болдог бол арай гэж сайхан байгаль маань өөрөө газрын дух усны түвшин нэмэгдээд гой болоод ирж байгаа учраас энэ хугацаанд нь одоо болдог бол энэ усыг нь тэр усан саман болгоод өөр газар барих ёстой болохоос биш энэ муу их ёстой миний барилга барихад гай болж ийн гэж урсгаж хаяа хог гэж хэлж болмооргүй. Бид бол ямар ч байсан хөрсний усныг саяын тэр шүүх гэдэг дээр шүүхийн шийдвэр гарсан. Би засгийн газрын төлөөлөгчөөр оролцсон. Тэр шүүхийн шийдвэр ёсоор дээд шүүхийн шийдвэр гарсан ёсоор усныг шавхан зайлуулахыг ус ашиглалт гэж үзэж мөнгө төлөх ёстой. Тэгэхээр аж ахуйн нэгж байгууллагууд маань мөнгө төлнө. Хөрсний усыг шавхаж байгаа л мөнгө төлөх ёстой. За зарим газрууд бол тийм гомдол хэлжээ. Танаа юуны юг хэлэх юм бол усны чин төлбөрийг төлөх юм бол тэр усны төлбөр чинь бидний барилгын зардлаас их гарах гэдэг штэ гэж. Тэгэхээр одоо бид бодох ёстой. Тэр их усыг устгаж барилга барих юм уу? Өөр газар байсан дээр. Тий. Жишээлбэл яг энэ логикоор тэгэнгүүт тэр газар ямар учиртай газар вэ гэхээр хэрвээ энэ янзаар бол бид нар нөгөө нуур үүсгэх газар байгаад байгаа байхгүй. Яагаад энэ дэлхийн томоохон хотууд юу болгондоо нууртай байдیں۔ Гэдэг шалтгаанч бас юм. Одоо зөвхөн сэлбдэр байгаа усан сангаас гадна бас одоо энэ туулголын үерийг хамгаалах бас усан сан дахиж барих шаардлага маш олон жил нөгөө туулголын усны нөөцийн цогцлбор гэж бид нар яриад байдаг зүйл маань ердөө юм. Тэр гач уртын хар усан дохойч гэдэг юм уу те янз бүрийн байдлаар яригжин мега төсөлгөөснийг нэрлж үзэл ингээл энэ болгоны арталтанд ерөөсөө шийдлээ олохгүй яваад байгаа. Хэрвээ одоо Улаанбаатар хотынхан маань те 23 төсөлгдсөн тэр донд усны
туул усан цогцлбор гэвэж байгаа 16-ч үл 17-д нь яриад байлаа. Би бол гойхоо сууж байгаа нөхдүүд. Нэгдүгээрт барьж. Найзууд мэ тий. Үерийн аюулаа эхлээс Тэр чинь тэр нөгөө метрогч үерээс хамгаална, туул хурдны замыгч үерээс хамгаална, Улаанбаатар хотыгч үерээс хамгаална. Тэгэхээр энэ дэлхийн усныхны нэг үг байдаг. Ус бол ерөөсөө хит ихтүүл аюултай, хит багтуул аюултай. Хит ихтүүл живж өгөн, хит багтуул хатаж өгөн. Тийм болохоор яг л байх ёстой хэмжээнд нь байлгаач.